Би чамд яатаа би талхад хараа би тэр бүр гаргаад хэлээ. Би надад зөв чиг гэдэг чинь харин чи хаадаг биш үү? Өөр маа шаа. Эхэлсэн одоо эхэлсэн. За лайв эхэлсэн. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Зүгээс нь маргахын цэцэрлэг дээрээс лаагаад байсаар эхэлсэн байна шүү. Та бүхэн өнөөдрийн өдрийг бас хамтдаа цугаагаар гэж та бүхнээс хүсэж байна. За тэгээ өдөр дээрээс ахаа шийдээд одоо тэгээ ороод ирээ та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргье. Нархан цэцэрлэг дээрээс Өвсгөл аймгийн Тариалан сарын нархан цэцэрлэг дээрээс энэ цэцэрлэгт манай охин бас явдаг тийм ээ. Энэ сайхан олон аавын охтууд хөвгүүд бас энэ цэцэрлэг дээр явдаг. Тийм учраас манай сайхан шийдээд өнөөдөр та бүхэндээ сайхан хөөрхөн бяцхан үрсүүд байна сайхан. Өөрийнхөө ур чадвар өөрийнхөө хийсэн бүтээлүүдээс нь бас хүргэнэ. Тэгээд тийм учраас манай сайхан шийдээд ороод ирээ гэж та бүхнээс хүсэж байна шүү. За тэгээд 50 хүмүүст энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд та бүхэн шийдээд 100 хүн болонгот наалгаасаар та бүхэндээ хүүхдүүдийн бүтээлийг бас танилцуулах бэлэн болно. За нархан цэцэрлэгээс Өвсгөл аймгийн Тариалан сум нархан цэцэрлэгээс та бүхэн ингээд үйлчлэн явуулж байгаа хүүхдүүдийн бүтээл миний хаад байгаа энэ бүтээлүүд бол манай нархан цэцэрлэгийн хүүхдүүд энэ одоо хүүхдүүдийн цэцэрлэгийн бүтээлүүдээс нь бас хүргэх бэлэн болсон байх шүү. 100 хүн болгонгот камераа хэрэглээд тэгээд бүтээлүүдээ хүргэнэ. За өшөө бол олъё байна хаа. За 100 хүн болсон байна. За ингээд нархан цэцэрлэг дээрээс бас хүргэхэд бэлэн болсон байгаа. Тэгээд хаанаас эхэлж хүргэх вэ гэдэг манай бас тайлбартай бас явна. За сайн байна уу? Сайн байна. За ингээд өнөөдөр нархан цэцэрлэг дээр хүрэлцэн ирж бас даавар хийдэг байгаад бас түлхэх баяртай байна. Ингээд энэ хүүхдүүдийн бүтээлүүдээс бас танилцуулах бэлэн боллоо. Бас танилцууллаарай гэж хүсэж байна. За манай баг нь нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй. Тэгээ шинжилсэн хөтөлбөрийн хүрээнд хүүхд бүрийн тоогоор хэрэглэгдэхүүн хийж тавьсан байгаа. За эндээс эхлүүлээд одоо. За эндээс эхлэнгүүт энэ одоо хүүхдүүдийн сайхан бүтээлүүд байгаа тийм. Энэ бүтээлүүдийг бас тодорхой яаж юугаар хийсэн тийм. Их мэдчлэн бас танилцуулнаа. Хэдэн насны орчим хүүхдүүд бас ийсэн. За энэ бол 2-оос унаасаа 5 насны бүх хүүхдүүд орж одоо энэ дэлгүүртээ худалдаа авч хийх, дэлгүүрээс юу худалдаж авах уу, ямар мөнгөөр, хэдэн төгрөгөөр өөрийнхөө дуртай хэрэглээнийхэн бүх юмыг худалдаж авах маягаар энэ дэлгүүр зохион бүтээсэн байгаа. Тий. За ийшээлбэл явал одоо хүний хүүхдийн биеийн эрхтэн за энэ одоо шоогоор хийсэн байгаа. За шоогоо хүүхд болгонд хүртээлтэй одоо хүүхдийн тоогоор хийсэн байгаа. Тэгээ хүүхд шоогоо эргүүлсэн шоо одоо юугаа эрхтнээ нэрлээд тэр хайрцаглуугаа одоо жишээлбэл гар гэхээр гарлуу одоо гарт одоо юу баригддаг бөмбөг те гараараа юу барьдаг нүдэрээ юу харддаг чихээрээ юу сонсдог хамраараа бид нар яадаг амьсгалдаг гэх мэтчлэн ингээд энэ шоуг хийсэн байнамаа. Одоо энэ хүүхдүүд гэлтгүй бас том багш нарын бас бүтээлүүд бас байгаа юм биш үү тийм ээ? Багш нарын бүтээлүүд. Бүх хүүхдүүдтэй хүртээмжтэй бүх хэрэглэхүүнүүдийг хийсэн байнамаа. За ингээд дэлгэрмэл номнууд, шивэний театр, тэгээ хүүхдээ хэрхэн зөв хооллох, буруу хооллол одоо хүүхэд өвдөх хавьялтаа шүдний өвдөн тийм ээ гидсэн өвдөн гэх мэтчлэн. Тэгээ ийшээгээ яваад ирвэл ерөнхийдөө одоо үлгэрүүд байгаа. Манай баг голчилж нөгөө нэг шинжилсэн хөтөлбөрийнхаа тоглоомд суурилсан 12 жилийн тий 12 жил. За тэгээд 7 хүнтэй олон шаазгаа гээд тэр театрын гүйлтэй байна. Тэгээд гүзээтэй шар тус чон ба үнэг гэдэг хормогч сүгэлтэй байна. За тэгээ энэ номон хөвгөлтэй тарианд хөрөөхөн номон хөвгөлтэй байна. За тэр цаатлынх нь болохоор тоглоом одоо өнгөөр нэглүүлж тоглох ч юм уу тий өнгөөр нааш чааш нөгөөлж хайку хөгжүүлэх юм. Тийм бөмбөг тоглоом хийсэн байгаа. За ийш болоод ирэхээр одоо эвтэй дөрөв амьтан байна 12 жил. За энд одоо сонирхолтой бас гаднаас сонирхол гээл шиг мөртлөө тэгээд докторын сайхан гоё бүтээл байсан шүү дээ үнэхээр. За энэ болоод ирэхээр том 8 хантай одоо гэр байгаа гэр доторх байгаа бүх тавилгуудыг одоо хөөс өнцөр ашиглан хийсэн байгаа. Тэгээ гэр юунаас бүтдгийг
хаан юу дээвэр туурга хаан хаалга гэдэг хүүхдүүдэд одоо тайлбарлаж хэлж өгч За байгаа. энэ бас бас сонирхолтой бас. Хөдөлгөөрүүд үүдэд ашиглах юм. За шоогоо эргүүлсэн дүрсэн дээр хүүхэд одоо өсөрч явна гэсэн үг байгаа. Тий. За энэ бол тэгэхээр өнгөрөө шүлгэр байна. Юугаар хийсэн? Хөөсөнцрөөр хийсэн. За эвтэй дөрөв амтан байна. За ер нь багш нь гар доорох материал ашиглаад ойж хийсэн байна. Котон цаас ашигласан. Зааш манад ихээр одоо уран тоороо гэдэг үлгэр маань хайрцаг хэлбэртэй. Юусе ингээд хайрцаглаад тий. Хайрцаглаад тэгээ хүүхдтэй ярьж өгөхөр хайрцгаа ингээд илгээл. Тэгэл ингээд ярьчин гэсэн үг. За хайрцгаад илгээл. Хайрцгаад илгээл ярьчих юм шүү дээ. Тий. Тэгээ хүүхдүүдийг хичээлээ сэтэлжүүлэх маяг. Ингэж ярьж хичээлээ. За энд бол одоо нэг юу нэг өнгө дүрс таниулах, хэлбэр дүрс одоо гурвалжин гэхэд ямар өнгөтэй тий ямар хэлбэртэй гэх мэтчний өнгө дүрс, хэлбэр дүрсийг харуулсан хэрэглэгчнүүд хүүхдийн тоогоор хийж тавьсан байнамаа. За энэ ухаан туулаа бол бас нөгөө шоон хэлбэртэй бас ингэж дэлгдэг. Дэлгмэр маяг ингээд бүгднийг дэлгэж байгаа. За ихтэй урдын цагт гэдэг ингээд хайцгаад дэлгээд бүх хүүхдүүдэд үлгэрээ таниулж явна гэсэн үг байнамаа. За ийшээ дадал хөвшил. За ингээд одоо нөгөө хүүхдүүд шүдээ угаах, гараа угаах, өмд хувцс, аймс одоо нусны альчуур тэгээ нойлын цаасаа хэрхэн хэрэглэх вэ гэсэн дадал хөвшилүүдийн хүүхдийн доогоор гаргаад тавьсан байнамаа. За ингээд эдгээр болохоор цифр таниулах. Тийм. Одоо энэ дахианы өндөг. За нэг ширхэг өндөг тийм ээ. За хоёрын тоо хоёр ширхэг өндөгнөөс бүтдэг гэх мэтчлээ. Тийм. Тийм дөрвийн тоо дөрвөн ширхэг өндөгнөөс бүтдэг гэдэг. Ерөөсөө тооны цифр буюу одоо тооны бүтцийг харуулсан байна. За энэ болоод ирэхээр бас кенгуру. За нэгийн тоо гэхэд энэ кенгуру нэг загас идэв. Тийм ээ. За ингээд нэг загсыг ингээд идчихье. Тийм үү? Ингээд тооны цифр байхгүй бас. Эдгээр зүйлсийг одоо 20 дугаар багийнхан хамтраад хийж гүйцэтгэлээ. За ийшээ төлөвлөлт. За эндээс эхлээд яа. За энэ манай 3 дугаар багийнхан хийсэн бүтээлүүд байгаа. За манай багийн багш нар хамтдаа нийлж гарын доорх материал ашиглаад хүүхдүүдийн маш олон төрлийн үзүүлэлт хийсэн. За энд болохоор хүүхдийн сэтгвээ хөгжүүлэх холбох айкон дасгалууд байж байна. За энд одоо хүүхдийн мини театр байна. Энд одоо гарын авлагууд байж байна. За энэ ширээн дээр болохоор Монгол ёс заншлаа харуулсан хүүхдүүдтэй эрхэмлэн дээдлэх одоо тэг 93 наадам. За энд нөгөө шагаан тоглох шагаан наадгай байж байна. За ийшээгээ явахаар үлгэрүүд орж ирнэ. За энэ болохоор шоогоор хоол хүнс эрүүл зүй хоолтын тэр юунууд байна, шоонууд байна. За энд болохоор манай үлгэрүүд эвтэй дөрөв амтан Монгол ардын үлгэр 7 бор хулган. За ингээд үлгэрийн энэ маш гоё орчин. За энэ болохоор манай хүүхдүүд юу яах их дуртай байдаг. Гал тоогоо орж их тоглох дуртай байдаг. Охтуудын гал тоогоо байж энийг ингээс хангал дээр хүүхдүүд өөртөө уяа тоглох боломжтой. За энд болохоор манай дуу хөгжмийн багшийн хэрэглэгдэхүүн. Эндээс нөгөө хүүхдүүд маань өөртөө ингээд гараа хэрэглэгдэхүүнээ гаргаж ирээд ингээд өнгийн юутаа ингээд тоглох боломжтой. За энэ болохоор манай дуу хөгжмийн багшийн химнэлийн хэрэглэгдэхүүнүүд байж байгаа. Хүүхдүүдээрээ хөрхийн химнэл заалгаж юу яах. За энд болохоор эрүүл зүй хоолт хүүхдүүдийн дадал хөвшил орж ирнэ. Эрүүл зүй хооллолт, буруу хооллолтын одоо юм юунууд бай. Үзүүлэнгүүд байж байгаа. За одоо тэр дээшээ болохоор тэр хоримогчин театр хийсэн манай багш нар хэлж байгаа. Тийм. Энийг болохоор хүүхдүүд өөрсдөө өмсөж байгаад найзуудаа энэ хэл ярианы хичээлэх найзуудаа ярьж өгөн хүүхдийн хэл ярианы чадвар хөгжин, ярих чадвар хөгжин тийм байгаа. За энд нэг юута энэ хөдөлгөөн эрүүл мэндийн багшийн дугуй дүрстэй энэ хүүхдүүдийн нөгөө нэг бөмбөгөө хатгаад ийшээ ингээд шидээд нөгөө гар хөлийн жижиг булчин хөгжих хөдөлгөөний чадамж сайжирна. За энэ доогуур болохоор манай багийнхны хийсэн нөгөө юунууд ижин бүтээлүүд энэ дотор болохоор юу ч хийж болно. Манай хүүхдүүд маань ийшээгээ харандаа, сав, үзэг хүүхдүүдийн маань хичээлийн хэрэглэгдэхүүн орж болно. За
Энэ болохоор номын багц. Номын багц. Номоо хийгээ авч тий. Хүүхдүүд энэ рүү номоо хийгээд буцаагаад хураах зөв дадал хэвшил суралцсан. Тэгэхээр гоё юм аа. За энэ болохоор мини театр. Энд хүүхдүүд болон багш нар бүгд хамт хэрэглэж болно. За хүүхдүүд маань энэ дотор өөрсдөө үлгэрээ багшийнхаа бэлдэж өгсөн үлгэрийг дотор нь ингээд гаргаж ирээ ярьж болно, найзуудтай ярьж өгч болно. Энэ хэл ярианы чадвар маш сайн хөгждөг хүүхдүүдийн хэл ярианы хичээл дээр за энэ театрууд байж байгаа. За энэ болохоор ингээд цаас уурлал байгаа. Хүүхдүүд маань бас маш их багш нар маань цаас уурлалаар хүүхдүүдийг хөгжүүлдэг бас гарын доор хавтгалаа. За энэ бас нөгөө саяын тийм гарч ирсэн шилэн манай багийнхны үлгэрийн орчин байгаа хайрцаг ингээд уягдаад тэлэгдээс буцаагаад ингээд дэлгэж болно. За энэ болохоор манай нийгэмшгүй юу чадварын хүрээнд хүүхдүүд маань эндээсээ одоо юугаа гаргаж ирээд за энийг юу яа гаргаж ирээд карта гаргаж ирээд за цагийг юугаар хардгийг нүдэрээ харна. Нүд хааны нүдэн дээрээ ингээд тааруулаад байна. За энэ даагуур болохоор багш нарын маань хийсэн аагуурын үзүүлэнгүүд байж байгаа. Манай багийн. За энд болохоор яа манайхаа үнэхээр гоё юм аа манайхаа сайхан шийлээд өгөөгээд үзээрээ манай мархан цацдаг манай тариалангийн. Манай багш нар болохоороос бит үзүүлэнгээс гадна ийм цахим хичээлүүд бэлдсэн байгаа. Цахим хичээлээ бүгдийг QR-жуулаад ямар ч багш хаанаас ч манай хичээлийг үзэж бас цахим хичээлөө маань ороод өөрөө засч тийм QR уншуулад ороод засч яндал өөрийн хичээлдээ бэлдэж болно. QR-оор уншуулад орох А3 А4 хэмжээтэй IQ хөгжүүлэх болон үлгэр тестүүдгээд 200 гаруй цахим хичээл цахим хэрэглэлтүүн бэлдэж цахим дэлгүүр нээж байгууллагатай ажиллах бус бүх нэг 3 багийнхаа нийт цахим үзүүлэнгүүд нэгтгэхэд нархан цэцэрлэгийн нэг цахим дэлгүүр нэг үйл ажиллагаа хийж байгаа. Цахим дэлгүүр гэж шүү. За ийшээг за манайх нэгдүгээр баг зэгц баг байна. За манай баг болохоор ерөнхийдөө энэ хэсэг маань Монгол аж ахуйтайгаа танилцуулах бизнес юм дэргэдэрүүд хийсэн байна. Манай багийнхаа. За энэ даалгын үйлдвэр хөгжөлтэй яадаг нөлөө үрж цагаан царай бий тоглодог байдаг. найзуудтайгаа тоглохдоо ерөнхийдөө тоглоом зүйл заргаж байгаа байхгүй. Тэрүүгээ тоглоод хүүхд энийг бас хөгжмийн хэмнэлт ингээд тоглосон болж байна. За тэгээд ерөнхийдөө энэ хэсэг рүү явахаар манай багийн хаяг методуудыг ашиглан хичээлийг хэрэгтгүүний хийх сав хийсэн байна. Тэгээ өндөгний сагсаар хүртэл ингээд тооллын ийм тоглоомууд хийсэн байна. Энэ хүртэл хаяг метод ашиглаад лабораторийн сав ашиглаад супер танил 12 хүртэл ингээд когдистралд оруулаад субдистралд оруулах гэх мэт ерөнхийдөө хаяг метод ашиглаж Өсвөл аймаг тариалан самаас тав явагдаж байна. Хаана гэдэг байгаа хүмүүсээс нархан гэдэг. за тэгээд энэ хүүхдүүдийг мөнгөтэй танилцуулах үүднээс бид дэлгүүрт ороод мөнгөөр өрсөлдөг учраас мөнгөтэй танилцуулах юу гэсэн энэ ерөнхийдөө энэ болохоор тоолол хэсэг байна. Манай хүүхдүүд маань ерөнхийдөө тоглонгоо шууд бүтээлчээр суралцах үүднээс иймэрхүү хичээл гарын аргуудыг хийсэн байна. Өөртөө суугаад тоглохоор. За энэ зэгсэндээ ерөнхийдөө математик цифртэй танилцуулах ерөнхийдөө хаяг материалуудыг ашиглаад ингээд хүүхдүүдэд цифр 5-7 нийт нэг тал нь хаана вэ гэд ингээд ивлүүлээд тоглохоор ерөнхийдөө хүүхэд тоглонгоо хөгжиж энэ болохоор хүүхдийн өдөг сэтгэл хөдлөл хүүхдэд ерөнхийдөө өглөө ямар сэтгэл зүйтэй орж ирж байгаа гэдэг багш бүр эцэг эхчүүд нь хэлээд ерөнхийдөө энэ картуудыг юм заах. Тэгээ би тэр хүүхдэд ажиллана гэсэн үгнээс. За энэ болохоор дан цифрүүд энэ болохоор шоогоор бүгдээрээ хүүхдүүдээс болж байгаа шоогоо шийдвэлээд за энэ 6.5 6.5-ны хүүхдүүд өргөөрэй гэх тэнгууд тоонуудаа өргөөд тоглонгоо суралцсан. За тэр болохоор будаан намбал тэр болохоор хүүхдүүдийн будаагаар хаяг материалын хоолносных яваа тийм бүтээл хийж болдог шүү гэж будаан намбал хэлсэн байна. За манай багийн брэнд рүү болохоор аквариум загсны аквариумс хоёр хүүхэд хоорондоо энэ дотроор тоглоод 70 амтаа нэрлэж тоглоно. Тийм тэгээд тэгснийхээ дараа уургаараа загс байна. Энд ямар мөнгөтэй загс барьсан бэ? Ногоон мөнгөтэй загс хүүхдэд тоолоод өнгийн нэрлээд ингээд хамгийн түрүүнд олон загс барьсан хүүхэд нь ялагч болох юм байна. Яг ийм загсны хөл байсан байна. За энэ болохоор хүүхдийн гарын жижиг булчин хөгжүүлэх үүднээс хүүхдийн үс үлжих даалт тэр зорьсон. Энэ болохоор хаврын орчин шоу. За ингээд чирээний театр. Энэ болохоор манай зохиол зураг сарга зүг гэсэн юу агуулсан манайх
шинж зөвлөмөр их. Энэ болохоор хормчны театр. Тэгээ гард наалт ингээд шууд дөрүүдээ аваад хормчныхаа театрт наагаал жүжигдээд хүүхдүүд өөрсдөө тоглоно. За энэ болохоор Улаанбалгаат байна. Тэгээд Шанба 7 шиг. Тэгээд тийм болохоор хамгийн миний жижиг бэлэг үлгэр хэмжлээ. Үлгэрүүд маань. Энэ хондог хоёр бамрууш. За энэ болохоор хуруу хөлтөнүүд байна. Энэ хүүхдүүд маань театрын хараар ороод ингээд чон бад үнэг гэд ингээд тоглоод язуутаа цуг зогс дараар норж тоглоод мөнгө буцаага баримт авах юм хэцэгчтэй. За энэ болохоор манай бас хаяг бүтээгдэхүүн ашиглаад муур багшиг ингээд бүтээлэр хийсэн байна. Тийм багаараа ингээд бүтээсэн байна. Ингээд хүүхдийг сэтэлжүүлэх үүднээс муур багш маань. За энэ болохоор хүүхд чинь одоо зөв соёлтой хооллох үүднээс ширээний дадал бас соёлтой хэрэг бүтээхийн тулд бид мөн юм за халуун найл талдаа байхын, тавгүй найл талдаа байхын, сирээ найл талдаа байхын гэх мэттэй бүтээлэг бас хийсэн байна. За энэ болохоор манай таягт хүүхдээ ингээ хөлбөрөнд ордог шууд өөрсдөө ингээ мисээд ингээ энэ болохоор 7 өндөртөө доглон шаацаа үлгэр юм бүтээлүүд зарим 3 тоорой байна таягт хүүхдээ ингээ таягт хүүхдээ ингээ хийгээ тоглоноо хүүхдүүд маань. За энэ болохоор ингээ хүүхдийн зөв дадал шүдээ угаах. Тэгээд энд гараа угаах. Гэж хүүхд ямар хүн сэргэлүүл ирүүл байх юм, ямар хүн сэргэлүүл болохгүй би нүдхийн гих мэтчлэн иймэрхүү юугаар ерөөдөө манай баг бүтээлүүдээ хийлээ. За ингээ 3 багтаас амжилт хүсье. 3 багийн бүтээлүүдийг та бүхэнд хүргэлээ тэгээд. За ингээд охиноо өгдөг цэцэрлэгийнхаа хамт олонны одоо бүтээлийн үзэсгэлэн гэрж үзсэн. Наабада баярлалаа тэгээд манай байгууллага нийтдээ 5200 ширхэг гараар хийсэн хэрэглэгдэхүүн 80 гаруй ширхэг бас цахим хэрэглэгдэхүүн бэлдээж одоо шинжилсэн сургалтынхаа хөтөлбөрийг бас амжилттай хэрэгжүүлж байна. За баяр хүргэе. Тэгээд ахын цэцэрлэгийнхаа хамт олон би ч бас энэ охиноо бас энэ ахын цэцэрлэгээ хүчлүүлдэг. Охиноо нархан цэцэрлэгээ юугаар бас багш нартаа бас баярлалтай шүү. Тэгээд удахгүй улсын тэргүүний цэцэрлэг болтоггүй нархан цэцэрлэг маань гэж аавхнаас бас хүсэж байна. Би бас хийж хүсэж байна шүү. За нэхэд ингэж камера эргэл Хийж харагчлаа. За тэгээд нархан цэцэрлэгнээс нархан цэцэрлэгтээ баярлалаа. Удахгүй тэгээд улсын тэргүүн нархан цэцэрлэг болтугай гэж хүрээлэн дуудъя. Яг л бүтээлүүдийн нархан бас ингэ бүтээлүүд хараад тэгээд хамт байсан хүмүүстээ маш их баярлалаа.